ерөөдөө ингээд тамирчин хүнд байх хэвээр тамирчин байтугай ер нь ингийн хүнд байх хэвээр тэр гол чанарууд ингээл энэ охинд байгаад байгаа байхгүй бүх юм байсан. Тийм ч учраас энэ охин манай Сумья маань те одоо ингээд бид бүхний хайртай мундаг тамирчин боллоо бас дээрэс нь юм бас мундаг бас тийм хүн боллоо гэж би бас боддог байхгүй. Тий. За тиймэрхүү юмнууд байна. Тэгээд багшийнхаа яг хажууд сууж агаад тэгээ энэ дивжен дээрээ та бидний хайртай тамирчин. Тэгэхээр түүнээс илүү их мундаг хүн боллоо гэж хэлж байна. Энээс илүү одоо сайн сайхан юм байх юм уу? Тийм багш чи одоо намайг нэг магтаад идэггүй. Ер нь тэгэл одоо л магтахгүй л эзэн магтахгүй. Яг ингээд сууж байгаа магтуулах чи яасан эвгүй мэдрэмж вэ те? Ер нь миний хамгийн хүндэлж явдаг юу байхгүй шам маань байхгүй. Хайрладаг гэхдээ хамгийн бас хүндэлдэг. Ягаад тэгэхээр хүн бол мэдээж амжилт гаргана. Тамирчин биднэр мэдээж бахарх нь одоо тий ур чадвараар нь бахарх нь. Тэрнээс гадна хүнд хамгийн чухал юм юу вэ гэхээр одоо ер нь тамирчин байхдаа бол би амжилт л гэж боддог байсан. Багш байхдаа ч гэсэн одоо ингээл ботхоор энэ хүн намайг өөрчилж байгаа байхгүй. Би бол зөвхөн медаль амжилтыг медаль гэж хардаг байсан үе байсан надаа. Би өөрөө ч тийм байсан. Тэгтэл одоо ингээл эргээ харахаар чинь медаль амжилтаас илүү зөв хүн байх, сайн хүн байх гэдэг чинь айгүй чухал байгаа байхгүй.